Ухаалаг санхүү телесэтгүүлийн шинэ дугаар энхүү эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн шинэ дугаар гарах бүрт үзэгчдийн манд тоо нэмэгдэж биднэрт ирүүлж байгаа эерэг сайхан хандлтуудыг бас хүлээн аваад зөв зүйлийг зөв цагт нь хүргэж байгаа юм байна гэсэн урам төрж байгаа шүү. Ингээд шинэ дугаартаа тавтай морил. Өнөөдрийн эдийн засгийн энгийн үгээр дугаартаа хөрөнгө оруулалт гэж яг юу вэ гэдэг сэдвээр хамтдаа ярилцъя. Хөрөнгө оруулалт гэдэг маань зөвхөн мөнгө, хувьцаа, бондыг хэлдэг үү? Үгүй ээ. Хөрөнгө оруулалт гэдэг бол маш том сэдв. Яг үүндээ бидний өдөр болгон цагаа зориулж байгаа, бидний гар хүрч байгаа бүх зүйлүүд хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Дасгал хөдөлгөөнд цаг гаргаж гин үү, эрүүл зөв хоолнд гаргаж гин үү, үр хөвгтдээ цаг зарцуулж гин үү, өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл зүйд цаг хугацаа зориулж байна уу гэдэг маань бүгдээрээ тэр чигтээ хөрөнгө оруулалт юм аа. Тэгвэл бид нар алхам тутамдаа ямар нэгэн байдлаар эерэг бас хэрэггүй зүйлсүүд ингэж хөрөнгө оруулалтыг хийдэг юм байна. Харин та манай нэвтрүүлэгтэй хамт байж өөрийнхөө мөнгө санхүү талбар дээрээ зөв, эерэг, ухаалаг хөрөнгө оруулалтыг хийдэг нэгэн болоорой. Тэгээд энэ амьдралдаа бид нарын зориулж байгаа цаг хугацаа, энерги болгон хөрөнгө оруулалт болон хувирдаг гэдгийг үргэлж санаж байгаарай. Мөнгөний гахаа болон тавтай морил өнөөдрийн дугаар дээр Баян мөнх багштайгаа хөрөнгөний биеэр хувьцааны талаар сонирхолтой яриа өрнүүлэхгээ дахин уулзж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа ярих сэдэв маань болохоор ер нь энэ хөрөнгө оруулалтыг хийхэд хүмүүсийн хандах хандлага, харах үнцгийн талаар ярмаар санагдсан. Тэгэхээр хувьцаа авдаг байна, хөрөнгө оруулалт хийдэг хүн байна гэдэг нь нэг аваад тэр чигтээ олон жил мартах хэрэгтэй юу? Эсвэл байн ингээд тэрийг анализ хийгээд хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юу? Та юу гэж хариулах вэ? Хүн ер нь ямар нэгэн бизнес хий гэдэг ч юм уу те эсвэл ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хий гэдэг. За одоо жишээ нь бид нар бол арай Монголтойгоо ойрхон гэдээ ярих юм бол мал аж ахуй руу хөрөнгө оруулалт хий гэдэг ингээд бодъё л та. Тэгээд мал аж ахуй руу хөрөнгө оруулалт хийсэн хүн тэрийг худалдаад авахд бол амархан шүү дээ те. Худалдаад авахд амархан. Дараа нь түүнийг арчилж тордож түүнийг яаж өгөөжтэй байлгах уу, яаж өсгөж үржүүлэх үү гэдэг бол асар их хөдөлмөрийн үндсэн дээрээс бий болж идэг аж ахуй байгаа тийм үү. Яг үүнтэй адилхан хөрөнгө оруулалт гэдэг бол өөрөө амархан зүйл ерөөсөө биш. Тэгэхээр хүмүүс бас энийг ойлгодог байх хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр хувьцаа авъя гэж шийдвэр гаргаж байгаа бол хөрөнгө оруулалт хий гэж шийдвэр гаргаж байгаа бол энэ бол нэг өсөндөө худалдаад авахд бол маш амархан байж боловч түүнийг хооштой ашигтай өгөөжтэй байлгах тэр зүйл нь бол танаас ч гэсэн ганцхан брокеринг компаниудаас биш танаас ч гэсэн хамааралтай. Тэр хувьцаа аваад тэр чигт март гэдэг зөвлөгөө чинь бас нэг өрөөсгөл буюу нэг 10 хонь худалдаж авангуудаа нэг газар тавингуудаа 3 жилийн дараа би нэг 10 хонь энд тавьсан даа гэд хайгаадынхаар утгагүй болчих штэ тий. Тордоод төлөвлүүлээд явах буюу яг хүн өөрийнхөө хувьцааг ингээ хардаг. Гэхдээ тэр нь өдөр болгон байн хараад байна гэсэн үг бас биш тий. Магадгүй нэг 7 хоногт нэг удаа байдаг ч юм уу. Сард нэг удаа ч юм уу ордог, хардаг, нэмдэг. Ер нь бол компаниудын тайлан баланс бол улирал тутам гарч байгаа. За дээрээс нь жилийн эцсээр бас тайлан балансууд гарч байгаа. Тэгэхээр өдөр болгон хүн болгон өдөр болгон яг хөрөнгөний бирж рүү ороод яг хөрөнгө оруулалт хийж ийн гэл тийм зам зай бол биднэрт байхгүй шүү дээ тий. Би ч ер нь бол тэгэж хардаггүй. Тэгэхээр юуг голчиж хардаг вэ гэхээр за улиралдаа нэг удаа ороод балансаа нэг харчээ. Компанийнхаа хөрөнгө оруулалт хийсэн компанийнхаа тайлангийг харчээ. Энэ компани маань өнгөрсөн жил ямар ашигтай ажиллав. Энийг яг ийм давтамжийг л хүн өөрийнхөө амьдрал зуршил болгоод ирчихээр та яг түүнийг дараагийнхаа шийдвэрийг гаргахдаа би яах вэ гэдгийг мэддэг болоод ирчихсэн гэсэн үг л дээ. Тэгэхдээ энэ хөрөнгөний бирж дээр байгаа Монгол улсын хувьцаагаа гаргацсан байгаа байгууллагууд, компаниуд гэдэг маань аль биесны. Тэгээд дээрэс нь эдгээр хувьцааг борлуулж байгаа брокеринг компаниуд маань тусгай зөвшөөрлөлтэй. Яг аль биесны юмнууд яваад байгаа. Яг аль биесны юм руугаа хүмүүс нэг хийтгэхгүй. Дотроо ер нь жоохон айцтай, юу л бол айдаг наа хувцаж алга болчвол яах юм, миний мөнгө алга болчвол яах юм гэд. Тэгсэн мөртлөө ямар ч тийм аль биесны бус гэхдээ өөрийгөө нэг юм хөрөнгө оруулалтын санж гэдэг юм гоё нэр өгчихсөн. Тийм газруудад мөнгө алдчихж байгаа тохиолдлууд бас их байд юм байна хүмүүстэй уулзгаар. Санхүүгийн зохицуулах хороо гэдэг нь өөрөө манай Монгол улсад хаана ямар мөнгө яаж эргэлдээд байна. Энэ яг зөв яг хуулийнхаа дагуу мөнгө маань зөв газар эргэлдээд байна уу гэдгийг хамгийн номер 1-т хянаж шалгалт хийдэг газар бол байж идэг. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан брокеринг компаниуд бол хөрөнгөний бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэднэр маань бол
миний ойлголтоор бол найдвартай гэж бол боддог. За дээрэс нь Монголын хөрөнгийн бирж гэдэг юм те. Монголын хөрөнгийн бирж гэдэг чинь нэг ясандаа бол одоо бидний ярьдахаар бол бирж гэдэг одоо те худалдааны төв гэдэг нэг газар байгаа дээ. Тэн дээр чинь компаниудын хувьцаанууд байгаа. Тэгэхээр хөрөнгийн бирж маань тэр компаниудыг өөрийнхөө самбар дээр байрлуулахын тулд тэр компаниудад мэдээж том шаардлага тавьж байгаа те. Санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрөл авсан уу, ямар брокероор дамжуулж IPO-го хийсэн гэдгийг нь хянаж шалгаж байгаа тийм үү. За ингээд хөрөнгийн бирж манаас ингээд бий болчихлоо те. Тэгэхээр бидний худалдаад авсан компани хувьцаа бол үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвдөр хадгалаастай бол байж идэг. Тэндээс нь бид нэр одоо бусад хүн зарна гэж яах юм бол би аавыг гэж байгаа нөхцөлд одоо худалдаж авах боломжууд нь байж идэг. Би бас ингэж дотроо одоо өөртөө зөөрлөж бодоод байна л да. Дэлгүүрийн лангуун дээр одоо 1000 төгрөгөөр нэг цэвэр ус ч юм уу байлаа гэж бодъё. Апо компани хувьцаа яг одоогор нэг ойролцоогоор 1000 төгрөгийн үнэтэй байна. Жохон бид нар алийг сонгох нь бидний өөрсдийн сонголт байгаа юм л да. Зарлага гарч идэг. Бид нар ямар нэгэн зүйл худалдаж авч идэг. Гэхдээ аваад байгаа зүйл маань буцаагаад надад орлого болж орж ирэх зүйл мөн үү? Зүгээр би ямар нэгэн материалыг хувц хунаар эд материалд мөнгөө зарцуулаад амьдраад байна уу гэдгийг нэг харах юм биш гэж одоо би ойлгож эхлэв даа. Тэгэхээр одоо бол бидний нэвтрүүлгээр дамжуулаад хүмүүс бол энэ хөрөнгө оруулалт, хөрөнгийн бирж гэдэг зүйлд чинь заавал одоо их мэдлэгтэй хүн, за дээрэс нь их мөнгөтэй хүн тэ ордог зүйл биш юм бэ штэ гэдгийг бол ойлгочихж байгаа. Тэгэхээр энэ цаг хугацааг магадгүй та харж байгаа бол яг энэ цаг хугацаатай хүмүүстэйгээ хамтдаа алах уугүй гэдэг нь хүмүүсийн шийдвэр байна. Тийм өөрийнх нь сонголт. Тэгээ бидний танд хүрэх гээд хичээж байгаа энэ мэдлэг зүйл маань яг цагт бол тун энгийн зүйл байгаа. Багахан хэмжээний хүчин чармайлт танаас шаардна. Зүгээр ингээд сонсоод суух биш, үйлдэл хийх, өөрөө судалж үзэх, эхний алхмуудаа хийх хүчин чармайлт нь танаас гарна. Харин үргэлжлүүлээд явах зүйл нь яг танд өөрт мэдрэгдэх юм их гоё ийм энгийн зүйл байсан юм уу, ийм ойлгомжтой зүйл байсан юм уу гэж бодогдд юм лээ. Одоо магадгүй зарим хүмүүс чинь үл итгэх байдал бол ажиглагддаг шүү дээ тий. Тэгээд яг нэг энгийн ярихад 2017-18 онд илүү нэг G-Time гэдэг нэг сүлжээ орж ирэнгүүтээ манай монголчууд айгүй олноор хохирж ирсэн шүү дээ тий. 18 оны 10 сард ч тийм санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл гарч ирсэн баггүй. Уг нь бол хүмүүст ингээд болгоомжлуулаад байгаа шүү дээ. За ийм фонзи схемтэй ийм зүйл байгаад дээ шүү. Та хэд маань хөрөнгө оруулалт хийхдээ бол энийг анхаараарай гэд. За сүүлд хизээ бас санхүүгийн зохицуулах хорооноос нэлээд томоохон мэдээлэл гарч ирсэн гэх нэг койны зах зээл яг явагдаж явах үед тийм маш олон хүмүүс койн руу орж ийн. Одоо эн чинь л одоо бүх зүйлийг өөрчилчих тэр зүйл биш тэгээ явж байгаа. Мөн л адилхан санхүүгийн зохицуулах хорооноос одоо та магадгүй хөрөнгө оруулалт хийж байгаа бол одоо зах зээлээ судлаараа, энийгээ судлаараа ийм нөхцөл байдал бол бий болж шүү гэдгийг мэдээлж байгаа байхгүй. Гэтэл хүмүүс яг энэ санхүүгийн зохицуулах хороо маань бидний амьдралд ямар нөлөөтэй юм бэ гэдгийг ойлгодгүйгээр одоо буруу зүйл рүү хөрөнгө оруулалт хийчдэг. Эргээд нөгөөдгөө харахаар нөгөөдөл нь өөрт нь одоо алдаа болцсон байгаад идэг. Өөрийнх нь л одоо буруутай одоо тийм ямаа нягтлаагүй, ямаа хараагүй тийм нөхцөл байдлууд байгаад байдаг. Тэгэхээр бид нар бол нэвтрүүлгээрээ дамжуулаад аль болох та одоо зөв газараа зөв зүйл рүүгээ хөрөнгө оруулалтыг бас хийгээд зөв одоо брокерийн компаниудаас бас мэдээллүүдээ авдаг байгаа чи гэдгийг бол хэлээд байгаа шүү дээ тийм. За хувьцаа авч эхлэхэд хувьцааны багц бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг хүмүүсээс мэдээд байгаа. Гэхдээ багцаа яаж бүрдүүлэх вэ гэдэг асуулт байдаг. Тэрэн дээр та тайлбар өгөөч. Хүмүүсийн маань ойлголт нэг юм ойлголт байгаа. Брокерийн компаниуд дээр шууд ингээ бэлэн багц байж идэг ш. Одоо нэг дэлгүүрийн лангуун дээр багц бүтээгдэхүүн байна гэдэг шиг тэгэж ойлгоод. Тэгэхээр брокерийн компаниуд дээр тэр бэлэн багц бүтээгдэхүүн гэж ерөөсөй байдаггүй байхгүй байгаа. Тэгэхээр хүн өөрөө багцаа яаж бүрдүүлэх вэ гэдгээс бол ингээд хүн хүний одоо арга хэрэгсэл болоод байна. Багц бүрдүүлэлт дотроо бол мэдээж мөнгө хөрөнгөө гэх юм бол хүн одоо үйл хөдлөлтөд хийх үү, хадгаламжинд хийх үү, за дээрээс нь одоо хувьцааны хөрөнгө оруулалтанд хийх үү гэдэг чинь багц болоод төрөл нь хэлбэрээр явчихж байгаа шүү дээ. За хувьцааны дотроо бас хүн багц бүрдүүлж бас болдог. Тэгэхээр багц бүрдүүлэлтийг бол хүмүүс өөрсдийнхөө арга хэрэглээ би одоо хэдийн хугацаанд хүлээлттэй байгаа билээ гэдгийг бол тооцож хийдэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээ харахад бол энэ жил бол нүүрсний борлуулалт нэлээд одоо бууралттай байх жил бол ингээ юм шиг харагдаж байна те. Гэхдээ урт хугацааныхаа дараагийн саруудад ямар байхыг бол бид нар таамаглаж мэдэхгүй. Тэгвэл энэ жилийн өнгө эсрэг нь харах юм бол хөдөө аж ахуйн салбар нэлээд гайгүй байгаа шиг байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын ямар компаниудын хувьцаа байгаа вэ те. Одоо газар шимгээд байна те. За дээрээс нь төмөн шуут гээд байна. За говь компани гээд байна. Салбар нь харах нь тий. За тэгээ ахаа санхүүгийн салбар нь бас ямар компаниудын хувьцаа байгаад байна. Банкуд байгаад байна тий. Банкуудын тий. Тэр компаниуд байгаад байна. Алинд нь хөрөнгө оруулалт хийх үү гэдгээ хүн өөрөө тооцож байгаад оруулцаасаа л гэдгийг бол хүсмээр байна. За тэгээ манай Монгол улсад бол одоо бид нар харахад бол
дийлэнх хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн хандлага бол ногдол ашиглах нэлээд төвлөрж шүү дээ. Тэгвэл би илүү одоо энэ компаниуд ногдол ашиг нэлээд гайгүй өгдөг юм байна. Дээрээс нь хувьцааных нь үнэ нь нэлээд доктортой арилжаалагддаг юм байна гэдгийг харах юм бол ногдол ашиг өгөхдөө те гайгүй өгж байгаа ямар компаниуд байна. Тэгвэл миний багцны одоо дийлэнх хэсэгт нь ногдол ашигтай компаниудаа оруулчих. Тэгээ би урт хугацаанд хадгалъя. Байж үлдэж байгаа хугацаанд би яах нь жил болгон ногдол ашигудаа аваад байж хэл та тий. Түүгээр би өөрийнхөө амьдралд хэрэглэж байгаа зүйлээ хэрэглээд явж иж болно. Тим шийдвэрүүдийг гаргаж болно гэсэн. Бас нэг түгээмэлэрдэг асуулт байдаг. Тэр нь болохоор бонд авмаар байна. Бондын одоо жилийн өгөөч чинь хадгаламжаас өндөр байдаг юм байна. Нэг 18-аас 20% жилийн өгөөчтэй байдаг юм байна. Би бонд авъя. Яаж авах вэ? Ханаас авах вэ гэдээ асуудаг. За одоо мэдээж нөгөө бодлогын хүү өсөж байгаатай холбоотой банкны одоо зээлийн хүү, хадгаламжийн хүүнүүд бол өсөх хандлагатай байгаад байдаг тий. Өнгөрсөн жил бол бодлогын хүү 10% байсан бол одоо 12% болж байна тий. За энийгээ дагаад бас нөгөө талдаа ямар нөхцөл байдал үүсдэг вэхээр бондын хүү бас өсөх хандлагатай байдаг ер нь бол тий. Заавал өснө гэж байгаа зүйл биш л дээ. Гэхдээ өсөх хандлагатай байж байдаг. Тэгээ тэдгээр мэдээллүүдийг хаанаас авах нь хамгийн зөв байх вэ гэхээр брокерийн компаниуд руу өөрийнхөө одоо харилцдаг холбоотой брокерийн компаниуд руу утастаад та надад ямар бонд байна. За дээрэс нь хүүн ямар байгаа юм бэ те. Одоо зах зээл дээр байгаа бондуудын хүү бол одоо нэг 18-аас 19-тэй байх жишээтэй те. Тэрийг хардаг байх хэрэгтэй. За дараагийн чухал харах ёстой зүйл нь бол ямар компани бонд гаргаж байгаа юм бэ те. Санхүүгийн компани юм уу эсвэл цаана бас үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн компани юм уу эсвэл барилгын компани юм уу гэх мэтлэн тэр компани нь өөрөө ямар компани байгаа юм бэ гэдгээ бас брокерийн компаниас мэдээлэл аваад тэгээд одоо шийдвэр гаргачих боломжтой байдаг. Би сүүлд яг нэг брокерийн компаниас бондын мэдээлэл авсан. Имэйлээр ирдэм лээ. Тэгээд тэнд чагсаасан байгаа бондуудаа ингээд өнгөөр ялгаад маш сайн тайлбар бичээд. За эдгээр бондууд бол маш найдвартай олон жил болж байгаа бондоо хугацаанд өгөж өгдөг. А энэ бонд бол дөнгөж шинээр гарч байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэл байгаа гэдэг ч юм уу. Их сайн мэдээлэлээр хангад юм лээ нэрэ. Тэгээ өөрөө харж байгаа сонголтоо гэдэг бонд авахд бол ердөөсөө хэдхэн цагийн үйл ажиллагаа болж байгаа. За. Баярлалаа. За баярлалаа. Бизнес эрхлэх боломж маш өргөн. Шин санаа олох тийм ч хэцүү биш. Харин эхлүүлэх хамгийн хэцүү гэдэг. Та юуг хамгийн сайн чаддаг вэ? Таны авьяас чадвар бизнес болон хувирч орлогыг соронц мэд татах юм биш үү? Олон ижилхэн бизнесүүд дундаас та юугаараа ялгарч гарах вэ гэх мэт онлын олон асуултад эргэж улам орооцолцсоор тойргоосоо гарч чадахгүй байгаа тохиолдлууд олон. Эсвэргээрээ энэ санаагаа шууд л ажил хэрэг болгож алдсан ч тууштай байж чадсан нь амжилтад хүрсэн түүх олон бий. Үүний нэг жишээ бол өсчин инх төвшин гэж залуу. Монголдо анхдагч гэж болох үйлчлэгийг нэвтрүүлэн орлогын түвшингөө өсгөж, хуримтлалаа нэмэгдүүлж байгаа сайн түүхийг бид энэ удаад онцолж байна. Ерөөсөө миний хобби сонирхол маань өсчин. Ер нь тийм стилист тиймэрхүү талдаа юм хоббитэй болол тэгэл өсчин мэргэжлийг сонгоод одоо хүртэл ажиллаад явж байна да. Туркээс ирчээл ерөөсөө яг өсчингээрээ дагныг гээл тэгэл салаан байгуулаад эхэлсэн. Монголд нэг 5-6 салаан нэглээ, ажиллаж үзлээ. Салаан гихчил байнгын мөнгө цуглуулж байгаа сард 3 сая төгрөг 4 сая төгрөг түрээс ус тог гэл ингээд буцаагаал нөгөө хураасан мөнгө өгдөг. Тэгэл энэ бол миний гол сансан зүйл нь бол за хүн түрээс төлөхгүй ажлын байртаа бол яа л зөвлөөр юм машинаа явуулсан. Урд оройн маргаашхаа бүх үйлчлүүлэгчгээ цагийг товолцсон. За тэдэн цагт тэдний тийм маршрутаараа явна гэд. Салаанд бол за эзэн хүн орж ирэх юм болоо гэл хүлээгээ сууждаг жишээтэй юм уу. Тэгээ дээрэс нь тухайн мөнгөө яг дахиад хуримтлуулж аваад сард хүнд түрээс гэж өгөхгүй л даваа тал нь яг одоо үндсэн орлого чинь өөр ч юм болоо явнаа л гэсэн үг. Яг миний зорьсон зорилт нь тэр. Тухайн ажлын байрны түрээс ингээл жилээс жил нэмэгдээл тэгэл цуглуулж аваад хүнд өгөөл одоо ус тавны мөнгө дахиад нэмэгчлээ. Яг энэ асуудлаасаа л бүрэн ангижирч байна л гэсэн үг байна. Бэрхшээлгүй бизнес гэж юу ах вэ? Би яг дундчлал 20 тойролцож явж байна. Гадуур ирмэн салаанууд бас тиймгүй л ах шиг байна. Том салаан бол арай үнэтэй байна. Яг би нэг ард иргэдээс нэг амар тасарсан хол үнэтэй юм хийхгүй гэсэн зорилгоор л явж байгаа. За энэ жил амжих нь амжихгүй нь ямарс 45 оны судалтай автобус томилж байна. 24 цагаар ажилладаг. Тухайн автобус нь
хүн ажиллаа тараал очиход ажиллаж л байдаг. Монголд ер нь тиймэрхүү үсчингийн салаа байхгүй байгаа. Тэгээд тэр автобус нь болохоор дахиад нэг тоноглоо сайн тоноглоо гаргачаар эргээд түрээс төлөхгүй тухайн орлого дахиад яг л нэг хувь үсчингүүдэд очино л гэсэн үг. За яг анхны жил. Тэгээ бас миний мэдээлэл бас хүмүүстэй айгүй сайн тархаагүй байсан. Гэхдээ хүмүүс ер нь бол аль болох ганцаараа биш. За хоёулаа яаж дуудчих. Тэр хүн чинь машин тэрэгтэй ирж байгаа гэдэг айгүй их ойлгож илээ. Байгууллагууд бол яг вэ энэ жил бол анхны жилээс учраас гайгүй нормалтсан. Ер нь бол миний бодсны бол нэг 50% тай. Ер нь манай салбар тэгээд үйлчлүүлэгч өөрөө олдог. Яг чи сайн нөгөө хүндээ гоё толтол үйлчлэх юм бол тэр хүмүүс чинь өөрсдөө буцаад ирдэг болохоор ерөөсөө л анханасаа шавнартай ч юм уу ажиллаж байгаа хүмүүстэй эхнээс нь харилцаа, хоёрдугаарт нь яг тухайн үйлчлүүлэгчид тултал тэр цаг нь хамаагүй тий. Хамгийн гол нь тэр хүн гоё сэтгэлтэй өндөр мэдрэмж аваад гараасай л гэдэг. Тэгжил тиймэрхүү зарчим өрнөлтөлдөг да. Орлогоо яг 20% нь бол бат талтиж. Дээрэс нь түлшээ хийн. Өшөөнийхт надад нэг зарлага гараад байдаг учраас. Тог нь өөр юм чинь. Ер нь энд зарлага нь ерөөсөө ганц түлшил байна. Тэгэхээр өдрийн хоол юу авах вэ? Тэгэл өөрөө зохицуулаад авчиж. Ер нь бол 20% далтыг л бусдын тэгэл ахуй амьдралдаа л зарцуулж байна. Банк санхүүгээс зээл байна, хувь зээл байна. Яг нь ер нь бол одоо нэг 2 сар явчихад бол ер нь дуусгана. Би энэ чинь бас хөөрхөн зардлаар босгосон. 20 эдэн сая, бараг 27-8 саяар босгосон ажил байгаа. Тэгээ ер нь бол төлөвлөсөн хугацаанд ер нь барцсан гэсэн тооцоотой ажиллаж байна. Гол нь тууштай, юмдаа тууштай тэгэл нэг жоохон юм болохгүй унахгүй байх нь л зөв юм. Өсчин мэрэгчлэр 13 жил ажиллаж байгаа тэрээр түрээс төлөөсийн зовлон хангалттай мэднэ. Турк улсад 6 жил ажиллахдаа эх орондоо энэ бизнесийг эхлүүлэх санаа төрж, ирээдэл шууд эхлүүлсэн нь хэрэгцээтэй өдрийн орлого өөртөө том боломжийн байгаа гин. Өөр зээл чамгүй байсан ч өөрийн чадвартай итгэж, бас өнөөдрийн их төвжрэл донд энэ үйлчлэгээ хүлээлттэй байгааг анзаарсан тэрээр дараагийн төлөвлөгөөндөө хэдийн оржээ. Инхчингой холбооны тэргүй инх төвшин гэдэг өөрийнхөө холбооны лого наацсан байна. Энэ дугаараар дуудлага автлаа. Яг хөө миний одоо энэ жил дахиад лого гоё болох бол ерөөсөө зуны хөдөлгөөлөлт бол ер нь ингээд хаалгаа нэгээд явчихдээ. Өвл бол яалтаач хөл хөтмөд учраас каби халагч тавиад тэг зөксөлсөн байгаа юм жил. Одоо хараа дараа хийх гэж байгаа ажлын байр илүү гоё зэрэглэл өндөртэй яг хүн орчоод капиг авдаг тим хийн гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Өдрийнхөө орлогыг ингээ хараад хүнийхээ дуудлагыг тоог харна шүү дээ. Ер нь би өдөрт 10 ус гэж тооцоолж гардыг. Тэгэл нэг дуудлаган дээр нь 2 байна, нэг дуудлага дээр нь ганцаараа байна, нэг дуудлаган дээр нь 7 улаа байна гэх жишээний. Ер нь альва бизнестэй бол хамгийн чухал зүйл бол сурчлагаа байдаг шүү дээ. Таны хувьд бол нэг айхтар сурчлагаа хийгээд байх явуулгүй юм шиг санагдаад байна. Ингээд та чинь байнга л хот дотор ингээд явж байгаа тийм ээ. Таны ингээд явуулын ус чинь ингээд одоо дугаар чинь л байж байна тийм. Наа уцаараа ярьчих гэсэн юм. Тий, ер нь бол яг миний фэйсбүүкээр сурчлагаа гаргаж чад. Нэг амар бүүстлж мүстлээд юу асан юм одоохон даалга байна. Хүмүүс ер нь бол наваа мэддэг болсон, үйлчлүүлдэг болсон. Одоо чинь тодорхой хэмжээний хугацаа өнгөрчөөр засуулаа сурцсан хүмүүс бас байна л да надаар. Яг үйлчлүүлээ сурцсан. Яваад очиод чи ийм гоё юм ижаа би чад тариф чи даблдж өгнө гэл. Тим үйлчлүүлэгч нь бас цөөнгүй. Одоо манай залуучууд айгүй тийм юмд анхаардаг болсон. Тэг үед одоо миний үед ч юм уу суу засвал 3 авахгүй л гээд одоо тэхгүй шүү дээ ерөөс. Яг өөрөө ингээл хараал нэг ширхэг ус байна уу яаж вэ ингээл стилдээ одоо яг юм барбар чиглэлээр хөгжөөд ирэхгүй хүмүүс айгүй гоё. Нэг тухайн соёлын ч гэсэн дагаа явчихж байна. Ер нь бол хүн яг нэг зориол мөрөөдөл энэ машиныг чсэн би яг тухайдаа мөнгөлээсэн тэгэл яг хүн болгоё бүтээе гэлдэх юм бол ямар нэгэн гаргалгаа байдаг. Тэгэхээр яг хүмүүс бол нэг зорилгоо төлөө мөрөөдлөө төлөө хөдөлмөрлөөрөө л гэж.
санхүүгийн сахилга бат булангаараа бид нар 95-5-ын дүрм гэдэг сонирхолтой онолын талаар суралцъя. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн өөрийнхөө энерги болон цаг хугацааныхаа 95%-ийг нь мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр төвлөрөөд дөнгөж 5%-ийг нь орлогынхаа талаар бодоход зориулт юм байна. Ихэнх хүмүүс. Тэгвэл энийг бид нар яг эсрэгээр нь өөрчлөөд 95%-ийг нь би ямар орлого олж болох вэ? Би орлогоо яаж өсгөх вэ? Би олсон орлогоо ямар зөв хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг дээр зориулаад харин 5% буюу маш бага цаг хугацааг юунд мөнгөө зориулах вэ? Юу худалдаа авах вэ? Зарцуулалтын дээр төвлөрүүлээд эхлэх үед одоо байгаа таны орлого өсөх боломжтой, таны амьдрал тэр чигтээ зөв голдролоор эргэх боломжтой гэдэг энэ гайхалтай онол байгаа. Та одоо байгаа өөрийнхөө цаг хугацаа болон энерги, мөнгийг 95%-ийг нь зардал дээр төвлөрж гин үү, орлого дээр төвлөрж гин үү гэдэг дээрээ өөртөө нэг дүгнэлт хийгээд бодоод үзээрэй. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та нэвтрүүлгийн маань пэйж хуудасаар дамжуулаад бидэнд хувийн санхүүтэй холбоотой асуултаа ирүүлж болно. Таны ирүүлсэн асуултанд бид нар бас нэвтрүүлгээрээ дамжуулан хариулах боломжтой. Мөн дээрэс нь бид нар санхүүгийн сайн төвхтөрөө бусдад үлгэр жишээ болох үйс баялаг төвхтэй хүмүүсийг өрн оролцуулж байгаа. Таач гэсэн бидэнд энэ дугаарын маань зочноор оролцуулах хүнийг санал болгож бас болох юм шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.